Улсын хурлын гишүүн байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хорооны дарга Батболд Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Paper Campbell-ыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны дарга уулзалтын эхэнд хатагтай Paper Campbell-тэй уулзж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэсэн. Мөн тэрээр мянганы сорилтын корпорацийн удирдах зөвлөл Монгол улсыг мянганы сорилтын сангийн 2 дугаар компакт гэрээнд хамруулах шийдвэр гаргасанд талархаж байгаагаа илэрхийлээд өмнөх төсөл амжилттай хэрэгжсэн талаар дуулгасан. Түүнчлэн Монгол улсын хувьд уул уурхай тэргүүлэх салбар хэдий ч хүн сүдэн аж ахуйг тэргүүлэх салбар болгож хөгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулаад ялангуяа махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хөрш орнуудад мах экспортлох зорилготой ажиллаж байгаагаа хэлж байсан. Хатагтай Paper Campbell байнгын хорооны даргаыг цаг зав гарган хүлээн авч уулзж байгаад талархал илэрхийлээд мянганы сорилтын сангийн хэрэгжүүлсэн эхний төсөл маш өргөн хүрээг хамарч амжилттай хэрэгжээд дараагийн төсөл хэрэгжихэд бэлэн болоод байна. Одоо хэрэгжих төсөл цаг хугацаа хөгжлийн хувьд өөр түвшинд хэрэгжих учраас Монгол улсын хөгжил эдийн засгийг хөндрүүлж байгаа ямар асуудал байна гэдэгт түн шинжилгээ хийж ажиллах хэрэгтэйг зөвлөж байсан. Тэрээр энэ чиглэлд харилцаа хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.